За та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. 2026-аас 2030 онд одоо хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлдээ танилцлаа. Тэгээд маш олон асуулт асуумар байсан хэдий боловч асуултгүй шүү саналаа хэлэх гэж байна. Яагаад тэгэхээр асуулт нь маш тодорхой хариултгүй учраас нэг гүлэг төөрүүлж байгаа юм шиг юм хэлждэг. Тэгээд дээрэс нь суралцаач, ажиллагаа орооч гэд хэлэхээр одоо дарга долоодог гэд доромжлоод идэм билээ. Тэгээд энэ одоо доромжлол чинь бол одоо хүрхгүй надад наалтахгүй, хамаарахгүй. Тийм учраас цаашид ч гэсэн одоо хэлсээр байх болно гэдэг бас албан ёсоор хэлье. За энэ төлөвлөгөөтэй танилцахад 16 томоохон төсөл хөтөлбөр гээд за мэдээж бид бас тавьсан зорилтынхаа хүрээнд хийж хэрэгжүүлэх гэж байгаа олон ажил байгаа. За энэ хөтөлбөр сайн тал олон байгаа. Гэвч бид энэ залуучууд руугаа чиглэсэн ажлуудыг маш тодорхой олгож өгөөч гэж би одоо хэдэн санал хэлэх гэж байгаа. Нийслэл хотод одоо амьдарч байгаа нийт хүн амын бараг худалч хүнд 60 орчим хувийн залуучууд байгаа. Тэгээ энэ залуучууд юу өсдөг вэ гэхээр ер нь тэр дундаа энэ 2026-аас 30 оны хөгжлийн хөтөлбөрийг за энэ хилцэж байгаа явцад цаашид хэрэгжих явцад энэ залуучуудад итгэл хүлээсэн, итгэл найдвар төрүүлсэн ийм хөтөлбөр байгаасаа гэж хүсэж байна. Тийм учраас энэ саналуудыг хэлье гэж ингэж бодож байна. Энэ залуучууд амьдрах мөрөөдөх, одоо хөгжих тэгээ ийм одоо итгэл найдварын төрүүлсэн ийм хөтөлбөр байх юм бол энэ залуучууд цаашаа ажиллахдаа, бизнесээ хийхдээ за би энэ одоо нийслэлээс дэвшүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд ийм боломж надад нэгтгэн байна гэсэн ийм хүлээлт бий болсон ийм одоо хөтөлбөрүүд байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр залуучуудыг бид нэр одоо зөвхөн энэ ажиллах хүчин гэдэг талаас нь биш. Тэгээ ирээдүйн хотын эзэд гэдэг талаас нь амьдрах итгэлийн төрүүлэх талаас нь ийм саналуудыг хэлээд байгаамаа. Жишээлбэл залуучуудын орон сууцны бодит хөтөлбөрийг маш тодорхой тавьмаар байгаа. За мэдээж орон сууцны хөтөлбөргээд тусгасан хэдий боловч 18-аас 35 насны залуучууд анхлан орон сууц авах гэж байгаа энэ залуучуудад нийслэл ямар боломж олгох юм бэ? Хэдэн хувь нь одоо энэ түрээслээд өмчлөх хэлбэрлүү одоо хэдэн хувийг тусгаж өгөх юм бэ? Энэ л хүлээлт залуучуудад байгаа. Тийм учраас энэ дараагийн хэрэгжилтэн дээр энэ залуучуудынхаа тэр дундаа одоо энэ хэрэгжүүлэх явцдаа хөтөлбөрөө одоо наривчлан суулгахдаа энэ одоо дараагийн энэ төлөөлөгч нарын хилээд байгаа энэ санал дээр бас мөн энэ ажлын хэсэгт нь ороод тэр дундаа энэ залуучуудын төлөөлөл энэ залуучуудын мөрөөдөд өгдөг яг ийм зүйл байгаасаа гэж хүсэж байгаа энэ саналуудыг тусгах энэ залуучуудын төлөөллийг бас оруулаасаа гэж ингэж хүсэж байгаамаа. Тийм учраас бид нэр хийж хэрэгжүүлснийхаа одоо дараа жишээлх юм бол энэ төлөөлөгч нарын асуугаад байгаа шиг одоо энэ төлөөлөгч нарын хилээд байгаа шиг дараа нь үр дүнгээ тооцноо гэх биш. Бид энэ өнгөрсөн 5 жилийн хугацаанд ийм асуудал дээр алдаа оноо байсан юм аа. Цаашид ийм зүйлийг бид нар шинээр хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдэг дээр энэ залуучуудынхаа саналыг тусгаач гэж ингэж хэлэх гэж байгаа. Тийм учраас энэ залуучуудыг бас оруулаасай гэж ингэж хүсэж байгаа. Залуучууд чинь бас шин зүйлийг их зүйлээр санаачлаад хийдэг болсон байлээ. Саяхан одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын санаачлагаар хийсэн энэ залуучуудын стартап төсөл хөтөлбөрүүдэд танилцж яхад үнэхээр бид энэ том хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийнхаа хэрэгжилтэн дээр тэр залуучуудын саналыг аваад тусгаад хийх юм бол маш энгийнээр энэ залуучуудын чинь энэ амьдрах итгэл залуучуудын чинь оролцоо нэмэгдэх юм байшгүй гэж ингэж харж исэн. Тийм учраас энэ залуучууд руу хандсан хөтөлбөрүүдээ маш тодорхой болгоорой гэдэг ийм саналыг хэлье. Тэгээд энэ ажлын хэсэгт бас орж ажиллаж энэ залуучуудынхаа төлөөлөл болж бас энэ залуучуудынхаа энэ зөвлөлүүдийг оруулж ажиллая гэдгээ бас албан ёсоор хэлье. За